Та бүтэн нойртой хонмоор байна уу? Таны бөөр өвдөж байна уу? Таны үе мөч янгинж байна уу? За миний гарт өөр Монгол болон Хятадын хөл дүрдэх там маань байж байна. За энэ яадаг ид шидтэй бүтээгдэхүүн бэ гэх юм бол одоо бид нар бүтээгдэхүүн хэрэглээд олон хоног хэрэглэж үр дүн гарна марна гэдэг чинь ямар ч тийм юм байхгүй. Та зөвхөн нэг удаагийн хэрэглээгээр үр дүнгийг маш гайхалтайгаар мэдэрнэ гэсэн үг. Тэгснээр та маш гоё ажил ядаргаагаа тайж бүтэн нойртой хонно гэсэн үг. Ямар ч стограмны хэрэг байхгүй. За ингээд бүтээгдэхүүний хандлагатай нэг ширхгийг гаргаад савндаа хийчихнэ. За тэгээд буцалсан халуун усаа дээр нь хийгээд за ингээд яг халуунаар нь 15 минут ингээд танга найрагдлаад маш гоё өнгөөр үнэр гараад хандлагдаад ирнэ. Эсвэл зүгээр 10 минут буслахад орхисон ч болно гэсэн үг. Ингээд ерөнхийдөө хөл дүрж болохоор халуун бүлээн ус хүүтэн усаар сэлгэж байна. Карантин чамаагүй хүүтэн усаар сэлгээгээд 37-оос 42 хэмээн нэмэх халуун бүлээн усанд хөлөө сайхан дүрээд за бас нэг юм сануулж хэлэхэд манайхан одоо нөгөө нэг манай охтууд чинь сайхан ингээл маска тавьчаал нөхрийнхөө нүүрэн дээр үлдгэдлээ шахчихдаг шүү. За ямар ч тийм найраа байхгүй. Энэхүү бүтээгдэхүүнийг бол нэг хүн нэг л удаа хэрэглэнэ. Таны биеийг чи хорог гадагшлаад энэ ус буцаад бохир болох учраас шууд тэр жигт нь ингээд тантайгаа зүг хаяарай. Тэгээ одоо би болохоор ингээд гадуур нь ингээд альчуураар хучтыг. За ингэчгээр илүү гоё нөө халуун бүлээн удаан бариад ингээд гоё ууранд нь ингээ сайхан суучин шүү дээ. Босон болоогүй юм бодоол. За ингээл сайхан хамаг хөлж чахраад эхэлдэм да.